Мэдрэлийн мэс засал Монгол улсад хөгжсөний хэдэн жил болж байгаа л бас 60 жилийн хойно. За энэ талаараа жоохон дэлгэрүүлээд яриул хоёлаа. Тэгэхээр 1966 оны 10 сарын 12-нд Жалалын хайруул гэдэг эмч бүгд найрамдах социалист Чехословак улсад мэдрэлийн мэс заслын сургалтанд хамрагдаж ирээд 66 оны 10 сарын 12-нд хамгийн анхныхаа мэслийг хийсэн. Тэгээд тэндээс эхэлж одоо Монгол улсад мэдрэлийн мэс заслын алба үүсч хөгжиж эхэлсэн гэж тооцдог. Тэгэхээр энэ жил бол одоо яг 60 жилийн ой болж байгаа. Энэ ойгоо угтаж бид нар одоо Монгол улсын мэдрэлийн мэс заслчид бол одоо тал талын одоо үйл ажиллагаанууд хийгээд 10 сард бид нар одоо ойгоо тэмдэглэнэ гэдэг ингээд бэлтгэл ажилтаа явж байгаа. Тэгээ энэ 60 жилийн хугацаанд бол одоо бүх юм бараг одоо нойлоос л эхэлсэн. За тэгсэн. Одоо мэдрэлийн мэсэлтэй холбоотой одоо бүх онцлогоонууд, за тэгээ одоо бүх эмчилгээнүүд, мөн одоо мэслийн дараах одоо хяналтууд энэ юмнууд бол одоо хөгжсөн. Тэгээ хамгийн анх бол одоо манай хайруул багш өөрөө дурсдгийн одоо ганцаархнаа л байсан. Тэгээд одоо тухайн үед бол одоо яг энэ тархины мэсэл, нурууны мэсэл хийх одоо багц тоног төхөөрөмж юу байсан бэлээ тийм ээ. Гэмтлийн багцаар, ерөнхий мэслийн багцаар л одоо мэслүүдэ хийж исэн гэдэг. Тэр үеийг бодвол одоо бараг бүх төв эмнэлгүүд дээр одоо ийм салбар тасгууд одоо байгуулагчлаа. Тийм ээ, жилд одоо хийгддэг мэслийн тоо бол одоо 3000 гараа явчлаа. Яг одоо мэдрэлийн мэс заслын эмчийн орон тоон дээр буюу одоо яг энэ өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байгаа юм ч бол 30 гараа явчлаа. Тэгэхээр бид нар бол одоо тэр цаг үеийг бодвол илүү өнөр өтгөн олуулаа боллоо. Илүү их одоо том одоо багтаамжтай гэх юм одоо том далаацтайгаар үйл ажиллагаа хийдэг боллоо. Тухайн авалт амжилтуудыг ч яг дэлхийдээ энэ зэрэгцээж тийм ээ. Тий. Одоо энэ хугацаанд ч нь бол бүх юм л одоо өөрсдөө зүтгэж бий болгож штэ. Тийм ээ. Энэтэй холбоотойгоор бол одоо их олон ардын эмч хөдөлмөрийн баатар тийм ээ доктор профессорууд их төрж гарсан. Тэгээд аргагүй их нөр хөдөлмөр болсон. Тэгээд мэдрэлийн мэс засал нь өөрөө бол их одоо юу гэх их олон цагийн хагалгаа одоо шаарддаг. Тэгээ одоо хүндрэл ихтэй мэслийн тоонд ордог байхгүй юу? Эргээд одоо юу гэдгийг ямар нэг юм одоо ингээд буруугаар эргэлээ гэхэд тухайн хүн бол нэлээ их одоо хүндэрдэг амнаас алдах тохиолдлууд ч бий. Их өндөр наривчлалтай онцлогооны одоо багаж одоо тийм юмнууд шаарддаг. Мэслийн одоо тэр тоног төхөөрөмж микроскопч гэдэг юм уу тэр зүйлсүүд них өндөр үнэтэй. Тэгэхээр нэлээ их одоо юу гэдгийг санхүүгийн одоо нөөцтэй байж иж тэгжиж онцлогоо хийдэг, тэгжиж одоо нөгөө эмчилгээгээ хийдэг, тэгжиж нөгөө чанартай тусламж үйлчлэгээ яригддаг ийм зүйл. Тэгээд манай одоо улсын 3 дугаар төв эмнэлгийн тасаг бол энэ албыг хариуцлагатайгаар нэр төртөөгөр ингэж авч явж байгаа. Тэгээ энэ тэнд ажиллаж исэн одоо үе үеийн эмч нар, совилогч нар бол одоо их өндөр үүрэг оролцож одоо өдий зэрэгт хүргэсэн гэдгийг бол одоо хэлхэн зүйтэй. Тий. Одоо энэ чинь яг ингээд хөгжөөд яхаар чинь бас манайхан чинь яг энэ мэдрэлийн нарийн энэ мэс заслынхаар чинь юм л бол бас гадагшаас их явдаг байсан. Тэр бол бас багассан шүү дээ одоо ер нь бол тийм ээ. Тий, багасж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо ингээд юу гэдгийг одоо тэр гадагшаа чиглэж байгаа урсгал бол үндсэндээ нэг хоёр юм байгаад тах шиг байна. Нэг нь болохоор зэрэг нөгөө онцлогоонд орох гэж. Тэгээ Монголд одоо байхгүй аппаратарч гэдэг юм уу Монголд одоо зарим одоо нэг хүн бол Монголд байгаа оншийг баталгаажуулах гэж ингэж яваад байгаа шүү. Баталгах. Тий. Одоо нэг онцлогооны чиглэлээр яваад байгаа. Зарим нь болохоор зэрэг имчилгээ хийх гэж яваад байгаа шүү. Тэгэхээр би одоо түрүүн ингэж ярьж байгаа. Нөгөө их одоо их үнэтэй тоног төхөөрөмжөөр онцлогоо хийж ийн мөн одоо их үнэтэй тоног төхөөрөмжөөр имчилгээ энтер хийж ийна гэдэг. Тэгэхээр зарим нэг одоо имчилгээний тоног төхөөрөмж нь Монголд байхгүй байна. Тэгэхээр тэрнтэй холбоотой одоо нөгөө Монголд одоо имжлэгдэх болцоогүй өвчнүүдийн улмаас зарим нь гадагшаа явж байна. Зарим нь бол нэг нүгүү ярихад Монгол эмч нартаа итгэхгүйгээр гэх юм одоо имчилгээний одоо илүү их өндөр түвшин хүсээд ч гэх юм уу гадагшаа одоо имчилгээнд явж байна. Тэр урсгал болвол сүүлийн 20 жилийн хугацаанд бол нэлээд өндөр хуваар багассан. Яг тэр тоог нь бол би хэлж чадахгүй байна. Гэтэ ер нь эрс багассан. Ер нь бол нэлээд өндөр хувьтай багассан гэж бол би хэлэхээр байна. Ялангуяа одоо энэ нуруу нугасны мэслийн шинэ имчилгээний аргуудыг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор одоо бүслэгийн дискийн ивэрхийч гэдэг юм уу, хүзүүний дискийн ивэрхий
мисэлд орох гээд годогшаа энэ төр явдаг одоо боллоо шүү дээ. Тэгсэн. Тий. Тархины хавдар гэдэг оншоор мисэлд орох гээд ингээд явдаг байсан урсгал тодорхой хэмжээгээр буурсан. Гурвалсан мэдрэлийн өвдөлт гээл одоо өвчин байлаа. Тэрнийг бол одоо Монголд анх хийдэг болоод одоо 20 жил орчим болж байна шүү дээ. Тэрнээс өмнө бол ингээд гадагшаа явдаг байсан. Тэр бол одоо ингээд багасчихсан байна. Тэгэхээр иймэрхүү ололтууд бий. Байлгүй яах вэ тий. Яг одоо гадагшаа тэдэн хүн явсан, тэдэн хүн одоо ингээд онцлогоо хийлгчээд Монголдо ирсэн ч гэдэг юм уу, тэр нэгдсэн тоон байдаггүй болохоор би нэг тодорхой тоо хэлж чадахгүй байгаа. Тий. Ер нь яг ингэ практик дээр байгаа хүний хувьд бол мэдээж энэ бол яг нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа шүү дээ. Энэ одоо юунууд ханга ажиж яхад бол тийм ээ. Тий.